Цахилгаан бодис тодорхой температур татуу төлөв шингэн төлөвт шилжих буюу хайлдаг үнийг хайлах температур гэж нэрлэнэ. Бодис бүр харилцан адилгүй температур тайлж тухайн температуртаа шингэн төлөв сатуу төлөв рүү шилжин зарцдаг. Ингээд тухайн бодисын хайлахтаа авсан дулаан болон зарцагтаа алдсан дулаан хоёр хоорондоо тэнцүү байдаг. Хайлах температурт байгаа M-мастай бодисыг бүрэн хайлуулахын тулд дараах томьёог ашиглана. Эндээс Q гэдэг бол дулаан, M-мас, лямбда нь бодисын хайлахын хувийн дулаан багтаамж. Энэ бодис болгонд өөр байна. Хэмэл чадалтай халаагуураар 100 г мөсийг хайлуулж түүний температур ба хугацаа хэмжин тэдгээрийн хамаарлыг дараах графикт харуулсан байна. Эндээс хасах 10-аас тэг Цельс хүртэлх хатуу төлөв буюу тэгээс 2 минутанд тухайн биет маань хатуу төлөвт байсан. Харин 2-оос 34 минутанд хатуу ба шингэн төлөвт хамтдаа оршиж байна. Харин 34-оос 42 минутанд шингэн төлөвт оршиж байна. Энд нэг зүйл анхааруулахад 2-оос 34 минут буюу хатуу ба шингэн төлөвт байхад температур өөрчлөгдөхгүй байна. Энд хатуу төлөв шингэн төлөв рүү шилжихдээ тухайн бөмбөгийн барьцалтлын хүчийг ялгахад зарцуулагдж байгаа учраас температур өөрчлөгдөхгүй байна. Халаагуураас авсан дулаан мөсөнд бүрэн шилжсэн гэж үзвэл тэгээс 2 минутын завсарт Q гэсэн дулаан маань чадлыг хугацаагаар үржүүлсэн үржигчтэй тэнцүү буюу мөсийг хайлуулахад зарцуулагдах дулаантай тэнцүү гэсэн үг. Эндээс Q1 гэсэн дулаанаа тооцоолбол 2100 Joule гарч байна. Харин чадлаа олбол 17.5 Вт гарч байна. 2-оос 34 минутын завсарт Q2 гэсэн дулаан маань M лямбдатай тэнцүү учран 2-оос 34 минутын завсар тухайн биет маань өөрөө хатуу төлөвөөс шингэн төлөв рүү хайлах процесс явагдаж байна. Эндээс хайлахын хувийн дулаанаар тооцоолжвол P гэсэн чадлыг T2 буюу хугацаагаар үржүүлээд M масс харьцуулсан харьцаатай тэнцүү. Бодисын хайлахын хувийн дулаан багтаамж нь 336,000 Joule-ыг бахан килограммтай тэнцүү болж байна. Цельсийн температурт ус мөс хоёр зэрэг оршин тодорхойлбол нэгэн ижил температурт байгаач физик шин чанарын хувьд эрс ялгаатай төлөвт оршино. Мөн 100 Цельсийн температурт ус ба уурын байдалтай бие шилжин байж чаддаг зарим молекулуудын дулааны хөдөлгөөнийг энерги харилцан үйлчлэлийн потенциал энергиэс их болоход тухайн молекул биеэс сугрангарч ууршдаг байна. Шингэний гадрын талбайг ихсгэл гадрын орчин оногдох молекулын тоо орширч ууршилт нэмэгдэнэ. Хансан уурын даралт гадна агаарын даралтаас бага үед ууршилт явагддаг. Харин хансан уурын даралт нь гаднах агаарын даралтаас их буюу тэнцүү болоход буцалж эхлэх бөгөөд шингэний бүх хэсгээс ууршихыг буцлах гэж нэрлэдэг. Буцлах температурт байгаа шингэний ууршихын хувийн дулааныг тооцоолъё. Ингээд дулаан гэдэг бол өөрөө чадлыг хугацаагаар үржүүлсэн үржигчтэй тэнцүү буюу буцлах температурт байгаа учраас Q гэсэн дулаан маань ууршихын хувийн дулааныг массаар үржүүлсэн үржигчтэй тэнцүү байдаг. Эндээс R буюу ууршихын дулаанаар тооцоолжвол чадлыг хугацааны өөрчлөлтөөр үржүүлээд масс харьцуулсан харьцаатай тэнцүү болж ирж байна. R нь ууршихын хувийн дулаан багтаамж. Жишээ бодлого хасах 10 Цельсийн температуртай 500 г мөсийг бүрэн хайлуулахын тулд хичнээн хэмжээний дулаан шаарддаг вэ? Хасах 10 Цельсийн температурт байгаа мөсийг бүрэн хайлуулахын тулд тэг Цельс хүртэл халаах хэрэгтэй. Тэгэхээр бид нар биетийн халаахад шаардах дулаан гэдэг бол Cm-ийг үржих температурын өөрчлөлтөд тэнцүү байдаг. Эндээс тоо орлуулчвал 1500 Joule гарч ийн. Цельсийн температурт байгаа мөсийг хайлуулж ус болгоно. Тэгэхээр тэг Цельсийн температурт ус ба мөс хоёр хамтдаа оршино гэсэн үг. Ингээд хайлахын дулаанаар тооцоолбол M-ийг үржих нь лямбда буюу хайлахын хувийн дулаан багтаамж, мөсний хайлахын хувийн дулаан багтаамж нь 336,000 Joule-ыг бахан килограммтай тэнцүү байдаг. Үүнийг тэг 1.5-аар үржүүлэхээр 168,000 Joule дулаан шаардагдаж байна. Ингээд Q1, Q22-ийн нийлбэр буюу нийтдээ 178,500 Joule дулаан шаардагдсан байна.